Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Өнөөдрийн дугаартаа үхлийн дараах амьдрал гэж үнэхээр байдаг уу? Нас барсан хүмүүс нөгөө ертөнцөөс биднийг хардаг болов? Тэд бидэнтэй холбогдох гэж хичээдэг үү гэх асуултуудад Нова Майклсон гэх эрэгтэй бодит амьдрал тохиолдсон түүхээр хариулахыг хичээх болно. Ингээд контентоо эхэлцгээе. Би үргэлжил юр бусын тайлбарлахын аргагүй зүйлсийн талаар сонирхдог байсан. Хүүхэд байхдаа аав ээжээсээ Time Life-ийн тайлагдшгүй нууц цоврал номыг захиалж өгөхийг гуйсаар ахуулж байлаа. Дараа нь тэр нимгэн хар хатуу хавцастай номуудыг хэдэн цагийн турш эргүүлж зургнуудыг нь алмайран ширтчдэг байв. Гэхдээ хамгийн их сэтгэл хөдлөхөж алмааруулсан бот бол медиумуудын тухай байсан. Хүн өөрөө яг л нууцлаг дамжуулагч радио шиг ажиллаж нөгөө ертөнцөөс ирэх мессежүүдийг хүлээн авч чадна гэх ойлголт надад нэгэн зэрэг тогтлол бас айдас төрүүлж байв. Ялангуяа надаас 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан нэгэн эмэгтэй намайг хамгийн ихээр гайхшруулсан. Тэр эмэгтэй нас барсан хүмүүстэй ярилцах үедээ биеийн бүх нөх сүвээр эктоплазм хэмээх наалтамхай бодисыг гаргадаг байсан. Заримдаа тэр нь хүний гар шиг бас нүүрний хэлбэртэйгээр гарч ирдэг байжээ. Эдгээрийг уншаад надад дэндүү олон асуулт байсан. Үнэхээр бид үхснийхээ дараа хэдхэн секундын хугацаанд ч болов эргэн ирж чаддаг болов? Ядчил тэдгээр нууцлаг дуу авиануудыг ойлгох чадвартай хэн нэгэнд ямар нэгэн мессеж хүргэж чадах болов? Хэрвээ тийм боломж байдаг бол бид юу гэж хэлэх байсан бол? Харин нөгөө хүн нь тэр мессежийг сонсоод ямар мэдрэмж авдаг бол? Амьдралын чинь нэгэн хэсэгт дурсамж болон хоцорсон тэр хүн энэ дэлхийг хэдийн орхон оцсон ч гэлээ чамтай хамт байна гэдгийг мэдрэх тэр мэдрэмж. Хүүхэд байхасаа л энэ мэд Далд ертөнц үхлийн дараах амьдрал зэргийг үргэлж сонирхож ирсэн би өөрийгөө зүн совинтай гэдэгт бат итгэдэг байв. Хаяа нас барсан хүмүүсийн сүнстэй холбогдож чадна гэж итгэж тэдэнтэй ярилцах гэж хичээдэг байлаа. Энэ нь 1980-ад оны үе л дээ. Манай соёл одоогийнх шиг паранормал үзэгдэл дурлсан хит автагдсан үе байгаагүй. Миний сониуч цан тэр байх. Ингэж явсаар их сургуульд орох үедээ надад онцгой мэдрэмж зүүн бэлгийн чадвар байхгүй гэдгийг ойлгосон юм. Мөн шинжлэх ухаан эсвэл математикт хангалттай сайн биш байсан тул үхсний дараах амьдрал оршдог гэдгийг батлахыг зорддог томоохон байгууллагад ажиллах ч боломжгүй гэдгээ ухаарсан. Тиймээс би ганц боломжит арга буюу мэрэгч төлөгчөдтэй уулзаж үзье гэж бодов. Миний анхны туршлага 18 настад Миннеаполисын төв хэсгийн нэгэн жижиг мухлагт болсон юм. Дэлгүүрийн цонхонд неон болор бөмбөлөг гэрэлтэж үүдэнд нь $10 мэрэг гэж бичсэн хуучирсан самбарыг байршуулсан байдаг байв. Эцэст нь зориг гарган ороход нэгэн дунд иргэм насны эмэгтэй ширээний ард сууж байв. Ширээн дээр нь идээд орхисон шарсан төмөс, таарогийн хөзөр, жижигхэн телевизэр, тэгээ түүний татаж байсан тамхины утаагаар өрөөнд дүүрсэн байлаа. Тэр эмэгтэй намайг операгийн нэвтрүүлгээ үзэж байхад нь садаа олсонд жаахан тургуутсан шинжтэй байсан ч намайг сандал дээр суу хэмээн дохив. Би мөнгө өгсөний дараа тэр гарын алгаа харуул гэв. Миний алгыг ердөө хэдхэн секунд л харснаа. Хуучин найз бүсгүй сүнс миний амьдралыг баллаж байна гэж анхаарууллаа. Ярианыхаа нүнг аажмаар намсаж нөхцөл байдал ямар аимшигтай байгааг онцолсон ч санаа зоволтгүй тэр сүнсийг би хөөгөөд өгч чадна. Харин нэмэлт $150 төлбөл шүү дээ гэв. Би ижил хүүснээ сонирхогч бас тухайн үед хизээч болзоонд явж үзээгүй байсан болохоор баг зэрэг инээд хүрсэн. Гэсэн ч би итгэхийг хүссэн. Тэмдээч би 20 хэдэн насныхаа туршид зүнж үзмөрчд дээр дахин очисоор л байсан ч очих тоолонд урам хугарсаар л байлаа. Би сайн гэсэн үзмэрч мэрэгчдтэй уулзаж байсан ч надад сэтгэл төрүүлж үнэн бодиттой зүйл хэлж чадсан хүн байгаагүй. Хэрвээ нас барсан хүмүүс үнэхээр ярьж чаддаг юм бол тэдэнд эдгээр үзмэрчд ч надад ч хэлэх үг байсангүй бололтой. Намайг 28-тад аав минь уушгины хорт авдартай гэж онцлогдсон юм. Тэр хизээч тамхи татаж байгаагүй. Өдөр бүр хэдэн километр халахдаг. Өглөө бүр амин дэм нэмэлт хичээл уудаг хүн байв. Аав минь амьдралаа гэр бүлээ, ялангуяа ээжийг минь мөн ажлаа туйлын их хайрладаг хүн байв. Тиймээс энэ бүгдээ аль болох удаан мэдэрч урт наслахыг хүсдэг хүн байлаа. Гэвч хорт авдар түүний хүслийг тоосонгүй. 5 сарын дотор миний мэдих хамгийн ухаантай цовоо сэргэлэн аав минь татганан жичирч шүлсээ гоожуулсан яолон гасалсан 36 кг жинтэй манай гэр доторх амьд сүг болж хувирсан юм. Үнээс 4-7 хоногийн дараа аав минь хорвоог орхилоо. Энэ нь надад үнэхээр хүнд цохил болов. Харин ээжийн минь хувьд тэр бол миний мэдих хамгийн төсвөртэй, хамгийн хатуу зан чанартай хүн. Гэхдээ энэ удаад тэр зөвхөн сэтгэлээр унах биш, бүр гашуудан үхэж байв. Аав ээж хоёр минь 30 жилийн турш хамт амьдарсан.
Тэдний хайр бол яг л кино зохиол дээр гардаг шиг үнэн ч хайрын бодит жишээ байв. Аавыг нас барсны дараа ээж минь цааш яаж амьдрахаа мэдэхгүй байв. Үнэн дээр амьдрах сонирхолж бараг байгаагүй байх. Гэхдээ ээж минь 3 хүүхдээ бодож өдөр хоногийг аргацаадаг байв. Дахиж юу ч урдын шигэ байхгүй гэдгийг тодоос тод тэрээр ойлгож байв. Харамсалтай нь аав минь нас барсны дараа би түүнтэй холбогдох гэж нэг ч удаа оролдож байгаагүй. Түүнийг амьд байхад үзмөрч зүнжтүүд татагдах сонирхол маань зүгээр л онлайн түвшний хөнгөн хобби, амралтын өдөр $50 зарцуулаад өнгөртгөл зүйл байв. Харин одоо бүх зүйл өөр болсон. Аав минь заримдаа зүүдэнд ирдэг байв. Түүнийг дахин залуугаараа эрүүл сарвал бараг гэрэлтэж байгаа төрхөөр нь харах сайхан санагддаг байлаа. Тэр их зүйл ярьдаггүй ч зүгээр харах нь л надад сайхан санагддаг байв. Гэхдээ заримдаа энэ нь сэтгэлд хүнд санагддаг байсан. Хэрвээ би түүнтэй холбогдох гэж оролдоод тэр гарч ирэхгүй бол яах вэ гэж бодхоос айдаг байлаа. Тэгвэл тэр үнэхээр байхгүй болчихсон. Өөр ертөнцөд ч бай. Биднийг огт хүлээдэггүй гэсэн үг үү? Эсвэл бүр над дээр ирэхийг хүсэхгүй байгаа бол яах вэ? Нөгөө талаар би хэрвээ холбоо тогтоож чадаад аав минь үнэхээр гараад ирвэл яах бол? Тэгвэл тэр тайван амгалан бус байгаа гэсэн үг үү? Тэгээд тэр юу хэлэх бол? Аав минь нас барснаас 2 жил хагасны дараа би нэг сэтгүүлд ажиллаж байсан юм. Тухайн үед нэг зүнжтэй ярилцлага хийх боломж гарав. Тэр хүн бусдын мэдэх боломжгүй зүйлсийг мэддэг гэдгээрээ алдартай байсан бөгөөд үнэхээр түүний чадварлаг зүнчүү гэдгийг мэдхийг хүсэж байлаа. Бид Манхэттенд байрлах нэгэн ресторанд уулзаж түүний онцгой чадварын талаар хөнгөн энгийн өнгө аястай богино бичлэг хийлээ. Ярилцлага сайн болсон. Тэр зүнж хүн ээлдэг даруй зантай нас барсан хүмүүсийн мэдээллийг дамжуулдаг гэхээсээ илүү дунд сургуулийн захирал шиг харагдаж байв. Ярилцлага дуусны дараа бид ресторанд хамтаа өдрийн хоол идлээ. Хэсэг нөхөрсөг яриа өрнүүлсний дараа тэр надаас уншлага хийлгмээр байна уу гэж асуув. Энэ нь надад санаандгүй болсон зүйл байлаа. Яагаад гэвэл би ажлын шугамар тэнд очисон. Зүгээр сонирхолтой хөтлөгдөж очоогүй. Мөн тэр хүн хэдэн $100 төлбөр авдаг. Хэдэн жилийн өмнөөс захиалганд дүүрчихсэн байдаг гэдгийг мэддэг байсан учраас надад уншлага санал болгоно гэж огт бодоогүй байсан юм. Би түүнд хэрэггүй гэж хэлсэн ч тэр зүгээрээ надад төвөгтэй биш. Би үүгээрээ л амьдардаг хүн шүү дээ гэхэд нь би зөвшөөрөв. Аав минь гарч ирэх болов уу гэж бодож байснаа нуухгүй. Гэхдээ нэг их найдлага тавиагүй л дээ. Би үзмөрчдээр очихдоо үргэлжил нэг л зарчмаар ханддаг байв. Хэрэгтэй хэмжээнээс илүү мэдээлэл өгдөггүй. Хариултаа тийм эсвэл үгүй гэж товч өгдөг. Мөн Ж эсвэл им үсгээр эхэлдэг нэртэй хүн нас барсан юм уу? Эсвэл цээжний өвчнөр нас барсан хүн байдаг уу гэх мэт тодорхой бус хэнд ч хамаатай байж болох асуултууд асуувал сэтгэгдэл төрдөггүй. Би энэ хүнийг өмнө нь уулзаж байсан үзмөрчдөөс арай өөр байгаасай гэж хүссэн. Тэр уншлах эхлэхдээ миний ард улаан үстэй намхан чанга дуу гаргадаг эмэгтэй зогсож байна гэж хэлв. Тэр эмэгтэй өөрийгөө зан итэл гэж нэрлэж байна гэв. Бараг хашгираад итэл гэж дуудав. Энэ хүн эмээ тань уу гэж тэр асуулаа. Би шуудхан л хөшчихсөн. Аав минь ээж нь намхан улаан үстэй чанга дуутай хүн байсан юм. Тэр яг л жүжигчин итэл Мермантай адилхан харагддаг байсан. Тийм болохоор бид гэр бүлийнхээ дундаа түүнийг итэл гэж дууддаг байв. Мэдээж олон эмээ нар намхан чанга дуу гаргадаг. Зарим нь улаан үстэй, зарим нь итэл нэртэй байдаг байх л та. Гэхдээ энэ дөрвөн шинж нэг доор таарах нь ховортол надад энэ хүн үнэхээр ямар нэгэн онцгой зүйл хэлээд байх шиг санагдсан. Үнээс гадна түүний жинхэнэ нэр нь итэл биш. Энэ бол манай гэр бүлийн түүнд өгсөн хоч нэр. Тиймээс энэ мэдээллийг интернетээс хайгаад олох боломжгүй. Би түүнд хэлж байгааг нь ойлгож байгаагаа илэрхийлсэн ч яг аль хэсэг нь надад хамаатайг нарийн тайлбарлаагүй. Гэхдээ ердөө 30 секундын дотор тэр миний анхаарлыг бүрэн татсан юм. Дараагийн 10 минутын турш уншлага маш олон хүн, олон үйл явдал тодорхой тайлбаруудтай хольж бодлоонтой өнгөрсөн. Жишээ нь энд 1920 эсвэл 1930-аад онд нарийн бовны газар ажиллаулдаг байсан хүн байна. Тэр хүн жижиг пирогнуудаар алдартай байжээ гэх мэт. Би холын хамаатан садан өвөг дээдсийнхээ талаар тийм ч их зүйл мэдэхгүй болохоор ихэнх нь надад утгагүй байсан ч тэр нарийн тодорхой мэдээлэл өгч байгаа нь таалагдсан. Эмээ байж магадгүй эмэгтэй дүрс гарснаас бусд нь бараг л танихгүй хүний гэр бүлийн цомог үзэж байгаа юм шиг эсвэл өөр хүний гэр бүлийн уулзалтад сууж байгаа мэт санагдсан. Надад ямар ч холбоогүй олон хүний тухай гарч ирсэн хэрнээ хамгийн харамсалтай нь аав минь тухай юр гарч ирсэнгүй. Гэтэл гинэт тэр зүнж сандал дээрээ зих суугаад итээлтэй хамт нэг гэр хүн байна. Энэ хүн түүний хүү юм шиг байна. Энэ танд ямар нэг утгатай зүйл үү гэж асуулаа. Би тийм гэж магадгүй хит хурдан хариулсан байх. Таны аав саяхан нас барсан юм уу нөө гэж тэр цааш асуув.
Би тийм гэхэд аав чинь тэгвэл чамд ямар нэгэн зүйл хэлэх гэж оролдож байна гэв. Та сонсомоор байна уу гэлээ. Би амьсгаа аваад хэсэг хугацаанд амьсгалаа төгчин дотроо бодлоо. Энэ үнэхээр аа байж чадах уу? Үхлийн дараа ямар ч зүйл байдаггүй гэж итгэдэг байсан. Бурхан сүнс там диваажин ч үгүй. Зүгээр л гүн харанхуй нойронд унтахтай адил гэж боддог байсан. Тэр хүн үнэхээр энэ жижигхэн кафег зорж ирээд амьд байхдаа хэлж амжаагүй нууцаа надтай хуваалцах гэж байгаа юм гэж үү? Хэрвээ тийм бол тэр хүн юу хэлэх гэж байгаа юм бол тэмээ би сонсмоор байна гэж би хариуллаа. Зүнч хэлэхдээ тэр маш тодорхой хэлж байна. Би үнэхээр тод сонсож байна. Рүүтэд хайртай гэж дамжуулаарай гэлээ. Миний бүх бие мэдээ алдсан мэт болж хөшиж орхисон. Ээжээ маань 2 дахь нэр Рут байсан юм. Хэдийгээр хинч түүнийг тэгж дууддаггүй ч аав минь л зөвхөн түүнийг Рут гэж дууддаг байлаа. Зүнж өөр нэг зүйл байна гэв. Рүүтэд миний зангаануудыг одоо хайж болно гэж хэлээрэй гэж байна. Одоо тэднийг явуулах цаг болсон гэв. Би дахин гайхав. Аав минь өмгөөлөгч байсан бөгөөд зангааны томоохон цуглуулгатай байсан юм. Аялалд явах болгондоо очсон орон бүрээсээ нэг зангаа авдаг байлаа. Тэр зангаанууд нь түүний хамгийн үнэтэй эд зүйлийн нэг байв. Цагнуудаа тэр 3 хүүдээ нас барахаасаа хэдэн 7 хоногийн өмнө өгсөн бол зангаанууд нь тэр хിവэрээ үлдчихсэн байсан юм. Би бас мэдэж байсан. Хэдэн жил өнгөрсөн ч ээж маань аавын маань эд зүйлсийг нэгийг нь ч хайж чадахгүй гэдгийг. Бид 3 ч ээжигээ тэр зүйлсийг хай гэж шахдаггүй байлаа. Бид аавын шүүгийг тэр чигтээ байж л байг. Ээж бэлэн болсон үедээ шийдэн биз гэж боддог байв. 10 20 бүр 50 жилч байсан хамаагүй. Ээжийн л шийдэх асуудал. Ээжийн минь хамгийн том төшиг тулгуур нь байсан хүн. Бага бүх нөөц бололцоогоо ашиглаад ээжийг минь өнгөрснийг мартаж урагш шалгах цаг хугацаа болсныг ойлгуулахыг хичээж байгаа юм шиг санагдсан. Түүний хэлсэн бүх зүйл утга учиртай байв. Удалгүй уншлаг дууссан. Би тэр хүн талархлаа илэрхийлээд ажлын зүг алхлаа. Яг юу болчих вэ гэж бодсоор бие минь ирч хүч сонир мэдрэмжээр дүүрсэн байлаа. Гэхдээ яг юу болсон юм бол энэ хүн яаж ийм зүйлсийг мэдэж чадав? Надтай холбоотой мэдээлэл Google-с олсон байж болох уу? Аав минь нас барсны мэдээ, ээжийн минь 2 дахь нэр, эмээгийн маань зураг. Гэхдээ итэл гэдэг нэр яах вэ? Аавын маань шүүгэн дэх зангаанууд одоо ч өлгөөтэй байгааг яаж мэдсэн юм бол тэр зүгээр таамагласан байж болох уу? Олон хуульч, олон зангаатай, олон бэлэвсэн ихнэр нөхрийнхөө эд зүйлийг хадгалсаар байдаг гэж. Би итгэхийг хүссэн ч эргэлзээгээ бүрэн арилгаж чадаагүй. Хуурамч зүнж нартай хит олон удаа таарсан болохоор амархан итгэхээ болчихсон бололтой. Гэсэн ч хүмүүс яагаад үзмөрчдөд маш их мөнгө зарцуулдгийг ойлгож байлаа. Аавыгаа сонсох боломж хэдий өчүүхүнч гэсэн тийм ч амархан татгалзах зүйл биш байсан. Яг үнэндээ түүнтэй холбоо тогтоосон мэдрэмж нь үнэхээр сэтгэл хөдлгөн байлаа. Би ээж рүү заллалаа. Түүнд хэлэх гэж байгаа зүйлд маань итгэх хэсгэд итгэлгүй байсан ч сонсохыг хүссэн. Ээжээ би сая тэр зүнжтэй хийсэн ярилцлага дуусгаад явж байна. Тэр зүнж аавтай холбогдсон гэж хэллээ. Юу гинэ гэж ээж гайхсан ч баярлсан өнгөөр хариулав. Аав танд нэг юм хэлүүлэхийг хүссэн. Рүүтэд хайртай гэж дамжуулаарай гэж би хэлв. Ээж уйлж эхэлж байгааг нь би сонсож байлаа. Таныг аавын эмийг хайж чадахгүй байгаа гэдгийг би мэднэ гэхэд ээж тийм ээ гэхдээ би чамд хэлээгүй л дээ. Хэд хоногийн өмнө аавын чинь бүх юмыг хандивын байгууллагад аваачиж өгсөн гэж ээж уйлсан холоогоороо хэллээ. Би хачин юм да. Яагаад гэвэл аав надаар дамжуулаад зангаануудыг минь хайж болно гэж хэлээрээ. Одоо тавих цаг нь болсон гэж хэлүүлсэн юм гэв. Ээж бүр хүчтэйгээр уйлж эхлэв. Амьсгалаа арай гэж тогтоосныхаа дараа тэр "Наваа би ганц л зүйлийг хаяагүй. Зангаанууд нь одоо хүртэл шүүгэнд нь байгаа. Би зүгээр л хайж чадаагүй" гэв. Одоо бид хоёулаа уйлж байлаа. Хэрвээ тэр зүнж аав минь зангаа цуглуулдаг байсан гэдгийг таасан байлаач ээж минь тэдгээрийг нас барснаас нь хойш 2 жил хагасын турш хадгалсаар ирснийг ганц үлдсэн зүйл нь тэр байсан гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Үнийг зөвхөн ээж л мэдэж байсан юм. Энэ бүхэн хитрхи гайхалтай санагдсан. Тэр өдрөөс хойш би өөр хэд хэдэн үзмөрчд үзүүлсэн. Гэхдээ аав минь дахиж гарч ирээгүй юм. Магадгүй аав минь одоо нохой, муур, ургамал эсвэл өөр нэг шинэ хүн болж дахин төрөө дэлхийн нөгөө захад жирийн амьдралаа эхлүүлсэн ч байж болно. Бас энэ бүх зүйл зүгээр зайл байсан ч байж мэднэ. Магадгүй аав минь нас барахтаа л бүр мөсөн үгүй басан. Хэн мэдэх вэ? Би бол мэдэхгүй. Харин би дараах зүйлийг мэдэж байна. Ээж минь одоо ч аавыг хаа нэгтэй байгаа. Өөрийг нь харж хамгаалж дэмжиж хүлээж цугаа гэж итгэдэг. Миний туршлага ээжэд маань утга учир өгч тэглийг нь нэмсэн. Магадгүй аавгүй өдөр бүрийг арай хөнгөн болгож өгсөн байх. Энэ л надад маш чухал. Тэр мессеж үнэн байсан уу үгүй юу гэдэг нь чухал биш. Харин тэр зүнчийн хэлсэн үг надад бодиттой санагдсан. Хэрвээ намайг үүний төлөө хэд сэтгэл хөдлөлтэй эсвэл тэнэг гэж хэлэх гэж байгаа бол хэлж болно. Би хүлээж авна. Дөхлийн тухай хангалттай ойлголт байдаггүй учраас хэн нэгнийг алдсныхаа дараа хидэх гашуудаж ганцаардсан мэдрэмжтэй үлддэг гэдгийг би ойлгосон.
Гашуудал гэдэг цаг хугацааны ирэхээр хөнгөрч болгоч олон жил бүр өөр дүргэлжлэгч боломжтой. Хамгийн санаанд оронгүй үед энэ мэдрэмж гинт сэргийгч боломжтой байдаг. Аав минь нас барснаас хойш цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг дурсаж, дуу хоолойг нь сэтгэлдээ сонсч, ойр мэдрэх нь бүтгэрсээр л байсан. Тийм болохоор би аавтайгаа холбоотой байх гэж хүсдэг, бас хичээдэг. Би одоо ч сүнс байдагт бүрэн итгэж чадахгүй байгаа ч итгэхийг үнэхээр их хүсэж байна. Би үг хүчтэй гэдэгт итгэдэг. Энэ дэлхийг орхисон хүмүүс рүү хандан ярилцах, тэдний үлдээсэн зүйлсээр дамжуулан холбогдох боломж бий гэж би боддог. Би дурсамж гэх зүйлийн утга учир чимээгүй хүчинд нь итгэдэг. Дурсах гэдэг нь өнгөрснөө өнөөдөрт авчрах нэг арга гэж би боддог. Бас энэ нь ирээдүйг бүтээх өөрчлөх хүчтэй гэж би итгэдэг. Тэр өдөр аав үнэхээр надтай хамт байсан эсхийг мэдэхгүй. Гэхдээ хэрвээ тэр үнэхээр буцаж ирсэн бол эсвэл хизээ нэгэн цагт дахин ирэх бол тэр нэг л шалтгаанаар ирэх байсан. Энэ бол хайр. Хэрвээ тэр үнэхээр буцаж ирж ямар нэг зүнчийн ямар надад хэлсэн үг бүрэн түүний сүнснээс ирсэн бол тэр үгээс үнэлж барамгүй үн цэнтэй бас эд шийдтэй. Ямар тач би нас барсан аавтайгаа хэсэгхэн хоромж болов холбогдож чадсандаа туйлаас талархдаг. Нөгөө ертөнц гэж байдаг бол аав минь тэндээс л надтай холбогдсон байх. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдчихгүй бүхэнд шимтгч даалт ертөнд сувг.